Үзэгчдээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За бидний өнөөдрийн зочноор Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал Ургамал Суд оролцож байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа өрсөнд. За тэгэхээр энэ оны эдийн засгийн төсөөллөөр хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За Монгол банкнаас бол оны өмнөхөөсөө дараа бууруулж хамгийн сүүлд танилцуулсан. Тэгэхээр яг энэ эдийн засгийн өсөлт бууруулахад голж байгаа нөлөөлөлүүд юу вэ? Нөгөө талдаа эдийн засаг энэ он 5% өснө гэдэг хийж байгаа. Энд голлох хүчин зүйлэх салбаруудыг бас юу гэж харж байгаа вэ? Тэ эндээс соёл яриагаа эхлэе. Тэгэхээр бид нар эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.5% гэж тооцож байгаад одоо 5.2% болгож бууруулж байгаа. Гол бууруулж байгаа шалтгаан бол шалтгааны үнийн өсөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл шалтгааны үн өсөж байгаа маань өөрөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг нэмэгдүүлээд ашигт ажиллагааг бууруулж байгаа бүхэл секторын хувьд. Тэгэхээр үнийн нөлөөгөөр ашигт ажиллагаа буураад эдийн засгийн өсөлт саарна гэсэн үг. Тэгэхээр энэ нөлөөг бол 0.3 орчим хувиар хэмжиж бид нар өсөлтийг бол сааруулсан ерөөхдөө сая энэ удаагийн төсөөллөөр. За эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд бол 6.8% байж гад одоо энэ оны өсөлтийг бол бид нэр сааруулах гэж байна. Тэгээ гол саарж байгаа салбарууд юу вэ гэхээр уул уурхайн салбар байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар дээр бол засгийн одоо олборлолтын өсөлт маань өөрөөр хэлбэл оюутлогоон далд уурхайн тэлэлт маань өнгөрсөн онд бол илүү хэмжээгээр тэлэлцсэн байгаа. Энэ онд бол тэлж байгаа. Гэтэ өнгөрсөн оны өсөлтөөсөө багасч байгаа гэсэн. Тэгэхээр уул уурхайн өсөлт маань саарчж байгаа. Харин эсэргээрээ нүүрс, алт, за газрын тосны олборлолтын хэмжээнүүд бол өмнөх оноос бол нэмэгдэж байгаа. Гэтэ нөгөө нийлбэр нөлөөгөөрөө засгийн саарах нөлөө нөлөөтэй явж байгаа. За үйлчилгээний салбар дээр бол өнгөрсөн онд бол маш даруухан сул өсөлттэй явсан. Энэ жил бол бид нар бол өсөлт нь бол бага зэрэг нэмэгдээд 4 орчим хувь руу ирэх болов гэсэн юм төсөөлтөй байгаа. Тэгэхээр үйлчилгээний салбар маань салбарын дотоодын нэгтгэгдсэн дэслэх хувь одоо contribution буюу бол нэмэгдэж байгаа гэж хэлж болно. За аж үйлдвэрийн салбарын хувьд бол өнгөрсөн он одоо 10 хувиар нийлбэр дүнгээрээ өссөн байгаа. Энэ өсөлт бол саарна гэж бол харж байгаа. Өнгөрсөн оны өсөлтөнд бас хөдөө аж ахуйн салбар голлох нөлөөг үзүүлсэн тий. Энэ оны тухайд нөхцөл байдал яаж харагдаж байна? Тий нөгөө 24 оны зуудын дараах жил хөдөө аж ахуйн өсөлт бол одоо огцом өссөн 33.4% өссөн байгаа. Энэ онд бол ерөнхийдөө хэвийн түвшнийхаа буюу одоо зуудын дараах үеийн нөлөө арилсан буюу одоо хэвийн өсөлттэй буюу одоо огцом өсөлтөд бол саарсан хэвийн түвшиндээ бол очно л гэж харж байгаа. За эдийн засагт хэрэгж байгаа гол зүйл бол бас энэ гадаад хүчин зүйлийн нөлөө Монголын эдийн засагт хэрхэн яаж нөлөөлж өгнө гэдгийг бас тал талаас нь ярьж их хурал дээр засгийн газар дээрч магадгүй Монгол банкн дээр ч гэсэн одоо бодлогын шийдвэрээ гаргахад гол хүчин зүйлийг бол энийг авч үзэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ ойрох дорнодын нөхцөл байдал, Орос Украины нөхцөл байдал нь манай эдийн засагт шууд болон шууд тусаар яаж нөлөөлж байна? Ойрох дорнодтой холбоотой одоо гол нөлөөлөл бол шатууны үнээр дамжиж Монгол улсад л орж ирж байгаа. Шууд нөлөөнүүд нь бол за шууд бус нөлөөнүүд болохоор импортын барааны үнийн өсөлтүүд ханшаар дамжиж орж ирнэ. Энэ нөлөө бол одоор бол харьцангуй бага түвшинд хадгалагдчих явж байна. Одоо шууд бус нөлөө. За шууд нөлөөнүүд буюу одоо шатууны үнийн дотоодын үн бол 4 сард л өссөн. Түвшний үн өссөн, А95 бензиний үн өссөн байгаа. Тэгэхээр эдгээр нөлөөллөөр шууд ороод ирсэн. Одоо бид нар тэрийг шингээгээд аваа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол гадаад секторын одоо эрсдлийн шинжилгээ, гадаад секторын төсөөллүүдийг бид нар бол бас аль болох олон сорсоос их сурвалжаас авч өөртөө шинжилгээнд бол ашигладаг. Эдгээр одоо ойрох дорнодох нөхцөл байдал одоо сүүлийн сар орчмын хугацаанд бол докторч бод олон улсын зах зээл дээр одоо юуны шатууны үн тий газрын тосны үн бол харьцангуй бас буураад ирсэн байгаа даа. За харин нөгөө талд нь бол Орос улбаны улс бол нийлэлт одоо шатууны нээлтийн хязгаарлалтууд бас нэмэгдэх. За тэгээд үн өсөх ийм хандлагууд бас явагдаж байна. Тэгэхээр энэ бас манайд бол бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй байгаа гэж бол харж байгаа. За мөн энэ оны тухайд бол эдийн засагт гол сорилт бол инфляц болсон. Тэгэхээр инфляцтай холбоотойгоор бас Монгол банкнаас бодлогын шийдвэрүүдээ гаргадаг. За 6 сарын мөнгөний бодлогын орны шийдвэрээр бол бодлогын хөвөг 12% хэвээр хадгалж байна тий. Энэ шийдвэрийг одоо гаргахад гол өвчин зүйлүүд нь юу вэ? Нөгөө талдаа инфляцийн одоо зорилттой түвшнээс 2 дахин их байх чинь яагаад одоо чангаруулах байгаа юм бол гэж зарим хүмүүс харж байна л да тий. Тий. Тэгэхээр яг
Инфляц бол эхний 2 сард бол буураад бидний зорилт түвшин рүү орж ирсэн. Тэгэхээр бол тэр үед бол ерөнхийдөө энэ ойрхон дорнотын зөрчилдөөний тухай бол биднэрт бол ямар ч хүлээлт юм уу одоо байхгүй байсан. Энэ бол урьдчилж харах боломжгүй гинтийн шок орж ирсэн. Хэрвээ энэ шок орж ирээгүй бол бид нар бас хүүгээ бууруулах орон зай бол ер нь бол үүссэн байсан гэж бол хэлж болно. Харамсалтай нь энэ шок орж ирсэн. Дээрэс нь бол махны үнийн өсөлт бол бидний хүлээлтээс бол маш өндрөөр өссөн. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн одоо энэ 2 сард инфляц бол 4.1 өссөн. Энэний дийлэнх хэсгийг ерөөсөө нийлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн өсөлтөөр ингээд тайлбарлагдчихж байгаа. Тэгэхээр нийлүүлэлтийн шалтгаантай энэ хүчин зүйлс бол Төв банк одоо бодлогын үгээр хариу үйлдэл үзүүлэх нь бол угаасаа тэр асуудлыг шийдэж чадахгүй учраас харин үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлээд инфляцийг бас нэмэгдүүлэх энэ бас нөлөөтэй. Тийм болохоор бид нар бол аль болох одоо яаран хариу арга хэмжээ авах хаасаа илүүтэйгээр бол илүү шинжилгээг нарийсгаад үнэхээр одоо хүлээлт маань яаж өөрчлөгдөх вэ? Иргэдийн хүлээлт, инфляц хүлээлт яаж өөрчлөгдөх нь вэ? Аж ахуйн нэгжүүдийн инфляц хүлээлт яаж өөрчлөгдөх нь вэ? Шинжээчдийн инфляцийн хүлээлт яаж өөрчлөгдөх нь гэдгийг бол анхааралтай судалж байна, харж байна. Өөрөөр хэлэх юм бол иргэд бол нэг өөр хүлээдэг, шинжээчд бол мэржлийн түвшин бас арай өөр хүлээдэг. Аж ахуйн нэгжүүд маань бас нэг үйлдвэрлэлийнхаа зардлыг той холбоотойгоор бас өөрөөр хүлээдэг байгаа. Тэгэхээр дан ганц аль нэг одоо талыг нь баримтлаад харахаар бас буруу шийдвэр гаргачих гээд байдаг учраас бид нар бол аль болох хүлээлтийг бол олон талын богино урт хугацаанд ялгаатайгаар бол инфляцийн хүлээлтийг хараа явж байгаа. За нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь болохоор бид нар инфляц маань одоо 11.2 байгаа нь бодлогын хувь 12-оос бол бага түвшинд байгаа. Энэний дийлэнх хэсэг нь одоо 50 орчим хувь нь нийлүүлэлтийн шалтгаантай байгаа учраас бид нар бодлогын үгээр тэрийг бууруулах юм боломжгүй байгаа гэсэн үг. Харин эрэлтийн шалтгаантай инфляц буюу одоо бидний өөрсдийн тооцоолдог суур инфляц бол нэг 5 орчим 5 гаруй хувьтай. За эх саруудад нэг 6-7% руу очих ийм төсөөлттэй байгаа. Тэгэхээр бидний тооцоолж байгаа эрэлтийн шалтгаантай инфляц бол харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ оны сүүлийн хагасд бол алгуур өсөөд 8% руу бол дөхөх ийм төсөөлт байгаа. Гэхдээ 8% руу дөхсөн ч гэсэн бидний одоо зорилттой интервал дотор л хөдлөх ийм төсөөлттэй байгаа. Тийм болохоор бол бид нар бол нэгдүгээрт бол суур инфляц бол харьцангуй бага түвшинд байгаа. Төсөөлөл нь ч гэсэн харьцангуй бага байна гэж харж байна. За хүлээлттэй бол бид нар хараа явж байгаа. Энэ хоёр зүйл дээр үндэслээд бол бодлогын шийдвэрийг одоогоор хэвээр хадгалах шийдвэрийг бол миний бодлогоор нь гаргасан байна. За маш сайн ойлголоо. Ер нь бол одоо нийлүүлэлтийн шинжтэй инфляц дээр бол бодлогын нөлөө бага байх нь. За нөгөө талдаа бид нар нийлүүлэлтийн одоо шинжтэй энэ үнийн хөрөгдлийг яаж бууруулах ёстой юм те? Нэг талдаа бид нар одоо зээл өгөөд аж ахуйн нэгжүүдэд дэмжиж үзэжсэн те. Нөгөө талд нь засгийн газар бас яг энэ дээр бас яаж ажиллах ёстой юм? Гүүл одоо зах зээл энийг өөрөө шийдэг гэдээ орхих ёстой юм уу? За ерөнхийдөө бол шалтгааныг бол тодруулахгүйгээр асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ хаврын сая махны үнийн өсөлттэй холбоотойгоор ингээл харах юм бол хамгийн тодорхой зүйл юу байна вэ гэхээр махны нийлүүлэлт угаасаа л багассан гэдэг нь бол тодорхой байна. Махны эрэлт бол хэврээ байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын хүн амын хэрэглэж байгаа махны хэрэгцээ бол ерөнхийдөө л доктортой хэрэглэдэг хэмжээндээ л байж байгаа шүү дээ. Нөгөө талд нь харин махны нийлүүлэлт маань бол нөгөө хэрэгцээг хангахгүй төвшөнд очичоод байгаа учраас үн өсөд байгаа. Ийм шалтгаан бол байгаа. Тэгэхээр тэр махны нийлүүлэлт буураад байгаа шалтгаанаа л тодорхой болгохгүйгээр тэрийг шийдвэрлэх арга замыг бол олох тийм боломжгүй байхаа л гэж бодож байна. Бахаа бид нар бол бас нөгөө махны үнэтэй холбоотойгоор энэ махны нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг бас их сонирхож бас уншиж судалдаг л да. Тэгэд ер нь бол олон хүчин зүйлс нөлөөлсөн болов уу гэж бол хараад байгаа. Аль намраас хойш те за яг экспорт хүмүүс нөлөөлсөн гэж яриад байгаа боловч яг өнгөрсөн намар бол нэлээдгүй хэмжээгээр нөлөөлсөн экспорт бол энэ он гараад бол нөгөө үн өсөөд ихээр махны үн өсчгөр угаасаа экспорт нь гарснаас дотроо зарсан баг одоо дүндээ дүн болчихж байгаа учраас нэг экспорт бол хаврын саруудад бол төдийлөн бас нэг нөлөөлөг болов гэсэн ийм дүр зураг харагдаад байгаа. Экспортын статистик мэдээлэлээс харсан ч гэсэн. За нөгөө талаас нь болохоор бас малчтын орлого нэлээд өндөр байгаад байгаа энэ жил. Махны үннээс гадна одоо ноолорын үн нэлээд өндөр байгаа нь бас малчтын орлого махны нийлүүлэлтийн дам нөлөөлөд байгаа. Тий. Тэгэхээр энэ маань өөрөө бас нөгөө малчин өрхийн орлогын нэмэгдчихээр махны нийлүүлэлтийг бас нэмэгдүүлэхгүй тий байхад бас нөлөөлөд байна уу гэж бас харж болж байна. Тий. Гэх мэтлээ ер нь бол олон хүчин зүйлс байгаад байна гэж бол харж байгаа.
Түрүү асуусан яг нийлүүлэлтийн шинжтэй инфляцид бас нөлөөж болох нэг зүйл энэ онд ажиглагдсан. Одоо багш эмчнэрийн цалинг бас өндөр хувиар нэмсэн. За нөгөө талдаа төсвөөс гадуур санхүүжүүлдэг одоо газрын тус боловсруулах үйлдвэр, эгийн голын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийг бас нэмэгдүүлэх энэ шийдвэрүүдийг гаргасан. Тэгэхээр энэ нь бас нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлт инфляцид нөлөө үзүүлж байгаа. Энэ нөлөөлөл нь ямар байна? Тийм тэгэхээр багш эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн намар улсын хурал бол гаргацсан шүү дээ төсөв батлагтаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол Монгол банк 1-р сард мөнгөний бодлогын хороог ээлжид бусаар хуралдуулаад өр хорлогын харьцааг бол чангатгсан. Үүний нөлөөгөөр бол ерөнхийдөө одоо тэр цалингийн өсөлтөөс болоод нэмэлт одоо хэрэглээний зээл гарах тэр нөхцөлийг бол 1-р бид нар бууруулсан. Дээрэс нь хэрэглээний импортын бол өсөлтийг бол сааруулж чадсан. Тэгэхээр энэ арга хэмжээг бол бид нар урьдчилаад нөгөө эдийн засаг руу гарахаас өмнө авцсан юм арга хэмжээ. Тэгэхээр бол энэний нөлөө бол инфляцид бол харьцангуй бага хэмжигдэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний одоо суур инфляцийн одоо гүйцэтгэл төсөөллөөс харахаар тий. Тэгэхээр энэ маань өөрөө бид нар одоо заавал мөнгөний бодлогын хариулт үзүүлэхгүй бас нөгөө талд нь макро зохистой бодлогын арга хэмжээгээр энэ дээр бол аваад ингээд уян хатан явж байгаа гэж бол хэлж болно. За тэгэхээр их хурал дээр төсөв мөнгөний бодлого ярих үед дээр энэ уялдаа холбоог нь хангахгүй байна гэж жил болгоно л ярьдаг л да. Тэгэхээр миний одоо ойлгож байгаагаар одоо төсвийн одоо зардал бага байгаад нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлтээ нэмэх юм бол эдийн засгийн доктортой өсөлтийг хангахад бас маш чухал нөлөө үзүүлэх юм байна гэж ингэж хараад байгаа юм л да. Энэ тал дээр бас яг ямар одоо уялдааг нь хангана гэхээр бас яг ямар бодлого явуулж ийж тэр одоо зөв зохистой байх хэрэгтэй. Энэ тал дээр та судлаач. Тий. Яг уу маш олон хүмүүс ярьдаг, улс төрчид ялангуяа их ярьдаг те өөрөлдөх юм бол төсөв мөнгөний бодлого уялдаа хангах шаардлагатай гэдэг. Тэгэхээр төсөв мөнгөний бодлого уялдаа хангах гэхээр нэг чиглэлд явах юм уу эсвэл заавал эсрэг чиглэлд явах тухай ойлголт энэ нөхтөөсөө биш. Өөрөөр хэлбэл тухайн одоо нөхцөлд гадаад шок мó дотоод шок маань эерэг түвшинд байна уу? Эсвэл эдийн засгийн бизнесийнхаа мөчлөгийн хувьд өсөлтийнхөө үед байна уу, уналтынхаа үед байна уу гэдгээс хамаарат төсөв мөнгөний бодлого маань нэг чиглэлд явах уу, эсрэг чиглэлд явах уу гэдэг маань тодорхойлогддог. Хамгийн гол чухал нөхцөл нь өөрөө. Дээрэс нь тухайн нөхцөлд маань инфляцийн асуудал нь их байна уу? Эсвэл гадаад одоо тэнцлийн асуудал маань өндөр байна уу? Эсвэл төсвийн тэнцлийн асуудал маань өндөр одоо асуудалтай байна уу гэдгээс хамаарат бас бодлогын зохицуулалт нь өөрөөр явагдана. Тэгэхээр энийг бол одоо юу гэдэг нэг утгатайгаар хоёлаа чангарах ёстой мó эсвэл хоёлаа сулрах ёстой мó эсвэл нэг нь чангараад нөгөөх нь сулрах ёстой мó гэж тайлбарлах нь бол энэ үнэхээр учиртай тэтгэлтэй. Монгол банкны зүгээс сүүлийн жилүүдэд одоо засгийн газартай хамтраад тодорхой салбаруудад одоо ингэж хөнгөлтэй зээл хүүгийн татаасыг төсвөөс аваад ингээд банкудаа ингээд зүйчилж ажиллаж байгаа шүү дээ. Энийний одоо нөлөө одоо эерэг нөлөө нь юу байна? Магадгүй зарим хүмүүс бол маш ач холбогдолгүй зүйл хийгээд байна гэсэн ийм шүүмжлэлийг бол хэлдэг. Хөтөлбөрийн зээлүүд гэж одоо тий засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн зээлүүд. Бид нар бол зөвхөн энэ зээлийг Монгол банкны нэг зээл дээр бол ямар оролцоотой орж байгаа вэ гэхээр одоо банкуд дамжуулах, банкуудын статистик мэдээллийг үр дүнгээр гаргаж өгөх ийм байдлаар л оролцож байгаа. Энэ бол цэвэр одоо арилжааны банкуд арилжааны банкудтай засгийн газар холбогдохын яамдууд гурвалсан гэрээ байгуулад энэ дэр үйл ажиллагаагаа явуулж хэнд өгөх үү, яаж өгөх үү гэдэг процесс бол хийж байгаа гэсэн. Тэг үр дүнгийн нь болохоор засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа холбогдохын яамдууд энэ бол гаргаад хэмжээд ингээ явдаг ийм зэлүүд байна. Энэ үед яг явандаа нөгөө нэг экспортыг дэмжих, импортыг орлох тий энэ лүү их чиглэж байгаагаараа нөгөө талдаа Монгол банкны бодлоготой уйлддаг гэж тайлбарлаад байдаг тий. Үгүй одоо ч нэг цагаан алт те хүнсний хувьсгал тэгээд ноолрын энэ зээлүүд чинь болохоор ерөнхийдөө экспорт гэхээсээ илүүтэйгээр нэг ялангуяа хүнсний хувьсгалын зээлүүд бол импортыг орлох чиглэл рүү илүү явсан. За юуны цагаан алтны зээлүүд бол яг уу нэмэн өртөг шингээх улирхан бас экспортыг дэмжих чиглэл рүү явсан. Тэгэхээр бол нөгөө зорилгууд нь бол өөр чиглэлээр явж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ийм хөтөлбөрийн зээлүүд байна. За Монгол банкны зүгээс одоо тууштай хэрэгжүүлж байгаа нэг зүйл макро зохистой бодлого гэдэг байгаа тийм эдийн засгийг бид нэр одоо ингэж хит ингэж савлуулахгүй байх. Энэ бодлогын тохируулгыг бол хийхэд гол бодлогоо хандуулж байна гэдэг гэж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлд энэ бодлогын арга хэмжээний одоо гол үр дүн гарч ийн үү нөгөөд л. Тий.
Тэгэхээр макро зохистой бодлого гэдэг маань өөрөө одоо бизнесийн мөчлөг, санхүүгийн мөчлөг хоёрын зөрүүг одоо багасгах тий санхүүгийн мөчлөгөөс болоод бодит сектор буюу бизнесийн мөчлөг маань илүү хурд хугацаанд одоо хямрал үүсэх, эрсдэл хуримтлагтаас сэргийлэх ийм зорилгоор хөгжүүлж байгаа бодлогыг бол хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл банкны секторт эрсдэл хуримтлагтаас сэргийлсэн ийм бодлогыг л хэрэгжилж байгаа. Өөрөөр хэлбэл ирээдүйд чиглэсэн одоо банкны бодлогоо гэсэн үг. За энэ чиглэлээр бол Монгол банк 2019 оноос эхэлж одоо хуулиндаа өөрчлөлт оруулаад одоо бодлогыг бол аль бисаар хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Тэгээд бидний хамгийн өргөө хэрэгэлсэн хэрэгсэл болохоор өөр урлагийн харьцаа байгаа. Өөр урлагийн харьцааг тогтоосноор нөгөө хэрэглээний зээлийн өсөлт одоо 40-50% үржсэн өсөлт бол одоо ингээ өнөөдрийн байдлаар 8% төрсэн. Ингээ буурсан явж байгаа. Тэгэхээр одоо зээл маань ихэнх нь одоо хэрэглээг дэмжих чиглэл гараад тахаар нөгөө импортыг урамшуулаад тэгэл гатгши валют болж гараад дотоод эдийн засгтаа баялаг бүтээхгүй, нэмэн өртөх шингээхгүй, ингээ үр ашиггүй бидний одоо валютын нөөц ч гэсэн үр ашиггүй зарцуулагдаад байгаа байх ийм эрсдэлтэй байгаад байгаа. Тийм болохоор бол үүний эсрэг бол одоо энэ ур урлагийн харьцааг тогтоогоод дээрэс нь өрхийн дамтыг бууруулах зорилгоор энэ бодлогын арга хэмжээг авсны үр дүнд бол одоо хэрэглээний зээлийн өсөлт бол нийлбэр дүнгээр бол 8% өртсөн. За зарим одоо зохицуулалттай зээлийн өсөлтүүд бол нэлээд саарсан. Ийм дүр зурагтай бол явж байгаа. Тэгэхээр бол харьцангуй бас үр дүнтэй хэрэгжсэн. Ер нь бол богино хугацаанд одоо шууд нөлөөлөл үзүүлдэг ийм бодлогын хэрэгсэл бодлого байгаа. 19 оноос хойш хэрэгжүүлсэн гэдэг тэгж штэ та түрүүн тий. Тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд хэрэгжснээс та одоо мэдээж одоо хэрэглээний зээл 8% хүртлээр буурсан юм байна. Өөр яг энэ нийгмийн эдийн засгтэр гарч ирж байгаа эрг өөрчлөлтүүд юу ажиглаж байгаа вэ? Тэгтээ яг 19 оноос хэрэгжүүлсэн ч гэсэн 20 оноос ер нь 19 онд аваад 20 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэн дунд нь ковид үед энэ чинь бүгдийн төр зогсоосон байгаа. Тэгэхээр тэр дунд бас нөгөө төр завсралталт үүссэн бүх одоо нөгөө юг бол зогсоосон төр хугацаагаар одоо энэ зохицуултын арга хэмжээнүүдийг зогсоосон байгаа. Тэгэхээр 20 одоо 2 оноос эхлээд буцаагаад тавьж эхэлсэн, алгуур тавьж эхэлсэн. Тэгэхээр тэр завсралт бас нэлээд нөлөөлсөн байгаа. Өрхийн дарамт бол энэ хугацаанд бол нэлээдгүй хэмжээгээр багассан хамгийн том үр дүн бол. Дээрэс нь одоо бидний зээлийн хөөсвөрийн зээлийн багцын маань одоо дийлэн хувь нь хэрэглээний зээл рүү бол бараг шилжчихсэн байсан. Тэр хувьд маань бол буураад одоо бизнесийн зээлийн хувь хэмжээ бол нэмэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн баялаг бүтээсэн хувийн секторыг нэмэгдүүлсэн тэр зээлийн хэмжээ маань нэмэгдсэн гэсэн. Ийм хоёр том үр дагавар гарсан гэж хэлж байна. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ эдийн засгийн тойрны нэвтрүүлгийн ээж дугаар энэ түрээд өндөрлөж байна. Бидний өнөөдрийн зочноор Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал Ургамал сувд оролцлоо.